Маш санагддаг байна. За тэгээд бас надтай илгээж бас гойжна. Зөвшөөрч байгаа юм уу? ийм бүх хостос гэж хамгийн чангараа алга биш. Мэдээж Азийн хамгийн сайн болсны гэр бүл хэсэг өрөө бүгдээ тийм ээ. Хей, за сайн байцгаана уу? Маш сайхан өглөө байна. За өнөөдөр бид хоёр 2025 оны 6 сарын 3-ны өдөр Өнөөдөр бид хоёр ямар гоё үйл ажиллагаанд оролцож байгаа вэ гэхлээр өнөөдөр Цоомаах Пүүжэ ихч хоёрын маань хурмын өдөр байгаа. За тэгээ өнөөдөр жинго влогоор бид хоёртой хамт байгаарай. За тэгээ Цоомаах Пүүжэ ихч хоёртойгоо уулзцгаая. Бай. За өглөөний минь. За сайн уу. Өнөөдөр бол бид дөрвийн хүсэн хүлээс өдөр. За баярлалаа яах вэ? Аз жаргал хамгийн сайхан бүгд хүсээр нэг үнсч. За тэгээд одоо бид тэр Sky Resort руу гараа явж байна. Догтлол дүүрэн чим шиг. Мэдгүй ямар ч өнөөдөр бол маш гоё өдөр байна. Цаг агаар хүртэл ингэ 7 өдрийн өмнө 15 градус гэж бит хоёрыг айлгаж исэн бол өнөөдөр цаг агаар 22 градустай маш гоё өдөр байна. Өнөөдөр жингөө ойлгох хаа. За тэгээ өнөөдрийнхөө бит хоёрын хайр дүүрэн, аз жаргал дүүрэн влогтой хамт байгаарай. Танд хэлэх үг байна уу? Багт минь гиз бодлоо. Манайг дээр сандраад гизсэн баслаад ирсэн. За тэгээд очиод хэдүүлээ өнөөдөр юу болохыг хамтдаа харцгаая. Тэгээ өнөөдрийн влогийг хөтөлж явуулах Балд үү Цэндэд үү хоёртоо маш их баярлалаа. За тэгээ өнөөдрийг бидэнтэй хамт өнгөрүүлээрэй. Баярлалаа. Яг хурмын өдөр манай хоёр ханаад төрчээд шинэ унцсангүй. Тэгээ бас жоохон зөвхөн сэрлээ. Тэгтээ би чаднаа. За. Оо тэр. Өөрөө хаадаг барьсан. За, ингэж л явдсан байж та. Манайхаа тэгээд бас анх удаага бид хоёр бас нэг юм хормын влог бас хөтлөж байгаа болохоор та хэд манаас ойлгоорой. Тэгт. Би нэг амар тэнийг юм хэлэх үү? Би костюм бичээг орчих ивэл яах вэ? Тэсээ гэрээс орж авч гарч ирлээ нэр үнэхээр яан. Сандарч байгаа юм байна яа. Зя ингээд Цоомаахыгаа ингээд дагаал. Өнөөдөр бид хоёр одоо ингээд божигнуулна да. За тэгээ бүгдээрээ гоё Sky Resort дээр л уулзъя да. Хай, өглөөний минь гайхалтай өглөөний минь. Тэсээ ядуу үлээж шүү. Баярын нулимс. Сэтгэл дүүрэн байна даах минь ямар гоё юм бэ? Яг дуулж байгаа л огшоо авчлаа сая. За ингээл хизээ нэгэн цагт бид хоёр бас ингээл хурмаа хийгээл бас нэг хайртай хоёр дүүгээрээ ингээл хурмынхаа влогийг ингээл хөтлүүлэх л бах та тий. За тэгээд өнөөдөр үнэхээр гоё өдөр байх болноо. Нэл байна. За бид хоёр Sky Resort дээр ирсэн байна. За Цоомаах маань хайцсан бол энэ багажна гэдэг алга болсон бах юм. За Цоомаахыг бүгдээрээ олцгоё. Одоо ингээд их нэртэй зориулж ингээд хэлье.
би чамайг жаргаана. Оо. Та нарт гэхдээ одоо боломж байгаа шүү. За бэлтгэл ажил явагдаж байна. Яасан ч гоё юм те. Пүү цав цагаа. Тэ гоё те. Яах гэж юм манай. Хөө. За тэгээ би юу яач дөө. За тавьж. Яа яач дөө. Солироод сандраад. Хажуугаар нь сандраад кофе уухаар бүр дэлсэж маа. Би сая кофе ууцсан. Аймаг яах юм бол. Тийш нэг галтгаараа орлоо. Явж байгаа юм тий? Явж байгаа. Яг ингээд ирцэн чи ингээд тулгамдаа бид өглөө бол 8 цагт ирэх хэрэгтэй байсан. Тэгээ 8 цагт ирэх хэрэгтэй байсан чи үгүй 9 цаг гэхэд ер нь скер сортер ирсэн бэлэн байж байгаа байсан. Тэгсэн чи яалч нөгөө нэг том охиндоо баригдаад тэгээ том охин маань унтчихсан. Тэгээ октоодоо мэдээж маш сайн унтуулах хэрэгтэй, нойрын сайн авахлах хэрэгтэй гэд ингээд охиноо унтуулсны эцэст ингээд бид жоохон хоцорлоо. Гэхдээ энд ямар ч тийм хүүхдэд буруу байхгүй. За мэдгүй би юу ч яриад байгааг. Нэр жоо сандраад байна. Тэгэхдээ одоо нэг сандрах юм алга. Одоо ээж аав эдэр ирсэн болохоор бусад зүйлүүдээ бол ингээ хариуцаа явчих واخ битээр одоо яг өөрсдийнхөө одоо бэлэн байдлыг хангах хэрэгтэй байна. За тэгээ одоо энд ингээ харагдаж байгаачлан манай брэнд медиагийнхаа одоо ирээд энд үлдсэн чимэглэл энэ төр бүх юмнуудаа хийн одоогийн байдлаар бол заал ерөөсө бэлэн болоогүй байна. За тэгээ энэ доор энэ харагдаж байгаа одоо энэ болохоор Монголд ганцхан байгаа юм 10 м шилэн зам гэсэн энэ зөвхөн манай брэнд медиагаас гаргадаг юм чимэглэлээс нь гаргадаг ийм зам байгаа. Тэгээ бид төр энэ замыг бас авч байгаа. Тэгээ бид төрийн чимэглэл ер нь бол айгүй гоё юм. Минимал дуу маягийн ирнээсээ яг ингээд өөрсдөө хүснээр засуулж байгаа. Тэгээд бас энэ бол миний хөрөм. Эхнэр бид төрийн бидний хөрөм. Гэхдээ ер нь ингээд за юу ингээл өөр хөрмийг хийж штэ. Тэгээд миний чимэглэл засал бол ногоо. Би ийм л ногоо өнгөндөө үнэн ч хүн. Тэ би ийм л ногоо өнгөндөө үнэн ч хүн. Дайл тийш ээж рүү очие. Ээж нэш. Оо, одоо хийж. Хүүхүү бэлдээгүй та бэлдэж өгнө штэ. За энэ бол миний ээж. Тэгээд ямар ч та сандарч байна уу? Үгүй ээ. Юу сандрахгүй. Би ер нь их тайвгүй шүү. Айгу тэнэг аваа. Гэтэ ямар ч манай ээж бол амар их баяртай байгаа нүдэн дээр нугаас илт байна. Би ч амар сандарч байна. Сая наан цаан оруулаа хүүхдийн буруу биш юу ч яриад байгаа мэдэхгүй тэгээд ямар ч амар сандарлаа. За тэгээд одоогийн байдлаар ямар ч заал маань бол чимэглэл бол ерөөсөө бэлэн болоогүй байна. За тэгэл тиймэрхүү байдалтай явж байна. Одоо эхнэрийг хэдүүлээ юу хийцгээж байгаа хамт таарай. Эми нэрсэн юм миний охин. Эмиг ирээд нүрэ бодвол. Цаашаа оргил. Ээж үг. Ийшээ ингэж шагахч биш орглоо. За, ийшээ сүд бүсгүй ягаад гэхээр маш нууц байх хэвээр сюрпризлэг байх хэвээр. Би яах вэ? Би яах. Хөөе би миний усны засалтыг ихчээд би сандраад байна. Би сая блог дээр юм ярьжсэн чинь нөгөө нэг юу яагаад октодоо ингэ унтуулаад октодоо мэдээж ингэ унтуулах хэвээр. Гэхдээ бол бид нар 9 цаг гэхэд энд ирсэн бэлэн байх хэвээр. Гэхдээ хүүхдүүд эзэж буруу гэж болохгүй. Манай хүүхд буруу. Солиорж өгсөн. Бантан нөгөөрэ бантан. За. Нэг сайн уу. Сайн уу. За. За ингээд хормынхаа эдийг ингээд засч байна. За сайн байна хаа. Сайн байна. За хүүгийнх нь хөрөм. Аа тийм.
За ингээд бэлтгэл хормын бэлтгэл ажил ингээд явж байна. За ингээд хормынхаа одоо ингээд эдийг одоо ингээд манай цомаахын за тэгээ манай цомаахын маань төрсөн ах. Хай гэр ахаа. Дүүгийнхаа хоримд догдолж гин байхаа яаж гин? Хэд ирсэн штэ. Ажил болохгүй байж байна. Аа. Тэгээд сая тон гинт ирээд. За. Өөрөө тосч байгаа штэ. Таны та өнөөдөр юу урд шин бүтэн ойртой хонов уу? Хон чадав уу? Тэгээд догдсоор байгаа тэгэл. Эдгээр унтсан. За тэгээд гоё болчоод эргээд болц тийм ээ. Гоё хувцас амсчаад. Том байгууллагаас нь одоо зэрэггүй шиг. Би чамраа хөлөөр Өөр сануулж хэлж ярих. өөрсдөө ч гайгүй дээ. За бүгдээрээ одоо бэн дээр очицгоо. Тэр одоо энэ бүгд манай офис бар дээрээс бүгднийг дижээ тавьж байгаа гар дээрээс явах гэдэг. Энд чинь ерөнхийдөө 22 ширээн архитаа штэ. Дөрөв хүүхдийн ширэж арх марх юу багтаж тусандаад байгаа. Арьс хоёр төрөл тусна. Алтуундаг мөнгө онд тэгээд тусна шүү дээ. Тэр чинь яг хөтөлбөрөөр тооцох бол 7-8 бит тусна. Тэгвэл гол тэр архитект чахаа ижээ тавьж байгаа энэ дринк стейшн дээр тавьж байгаа хүүхдүүдээ ахуулаад буцаага тавиулаа л гэсэн үг. Ойлгож байна уу? Гүр нэ дайлал хүрэх талтаас нь ярьж байна л гэсэн үг. Хахтай юм гэсэн үг. Тийм архитект. Тийм. Нөгөө нэг шилтийн аваад дээрээс өмшөөд явчихна гэсэн. Одоо манай хондгонууд нь ширээн дээр байж таа. Хондгонууд нь байж архи авчичтай хийлээ буцаага тавиал ингээл яваад байна гэсэн үг. Арай хүртэмжтэй л байна гэсэн үг. Яг уун гэсэн хүмүүстэй л хүрнэ гэсэн үг. Тэгвэл гол хоёул чинь нөгөө пив бүгдийг гадаа тавигаа яриадсан шүү дээ. Тэгэх юм бол одоо юу вэ? Пивийн талын хаш оруулж ирээд бас гар дээрээс оруулах юм. Пив бүгднийг л авдаг гэрэл аваад. Пив энд ерөөс л. За тэгвэл пив ерөөс авах. Тэгвэл хөрөгчөндөө л явах дандаа хөтөл. Яг уу вино нэмэлтээр явах уу хүүхдүүд ихтэй ширээ явах юм бол вино төвчж болно шүү дээ. Охоо. Ского яг уу байж болж тээ. Яг бас л нэг Яг нөө эсвэл тэнцэнээсээ тий хилчих юм бол Айка өрөндөө 35 юм шүү. Хоёр удаа гэсэн үг шүү дээ. ингэ зөкстэй аавнаас таавс ингэж хэлдэг. Ийшээ. Би одоо ингэ зөксөв. Инээл зураг авах. Зураг авахулж байгаа юм ингэ зөксөн. Гоё инээгээд Миний барьж миний барьж явуулсан юм уу? Хэцүү юм хийж байгаа юм даа. Бид ажилттай юм. заав нөгөө нэг юу нэ нөгөө натурын зургийн авалтан дээр та хэд манай влогийг үзсэн мэдчихэж байгаа штэ. Тэгээд аав тэр өмнө говьроо явах зургийн авалтын влогны ер нь ингээд бичлэгнүүдийг хийж явсан. Тэгээ сая хэлж байна. Өстой хэцүү л ажил хийж байгаа юм байна да. Бал цэнт хоёр минь. За бэлтгэл ажил үргэлжилсээр байна. За энд манай толгой ширээ маань засагч जैन. За манай цоомаахын маань аав ээж нь ахтайгаа цуг ерөнхийдөө бол толгой ширээгээ засаж जैन. За тэгээд ерөнхийдөө бол ингээд энгийн суудлууд за тэгээд өргөдөж ирсэн хүмүүс. За манай тайз маань юм байгаа. Ерөнхийдөө бол тэг энэ ледтэй. За тэгээд энд маш гоё юмыг харуулъя гэж бодсон. За энэ одоо хоёр ээжээсээ гараад энд одоо сүүн ёслол гэдэг. Энэ чи сүүн ёслолтой. За сүүн ёслол. За ямар ч гоё юм битээ. За хатан сүх хаан бугуувчтайгаа. За эндээс хоёр ээж нь ингээд сүүгээ хийгээд тэгээд ерөнхийдөө бол хүүхдүүдтэй өгдөг байгаа.
юу гэж байгаа юм бэ? Дүнтгш хэрэг хоолчлоо. Хин нүүрстэй. Аавч надахгүй. За өнөөдөр хүүхдээ чи ингээ хорон болж байна. Сэтгэл ямар байна да? Маш өндөр байна бүр. Өндөр гэхэд бүр айгүй өндөр байна. Яг өөрийн хүүхэд төр хором гээд тулаад ороод ирэхээр. Их гоё байт юм байна өө. Сайхан санагдаад. Гүгээд л энэ баг нисэд л энэ. Хоёр ч юу анх хизээ танилцж ирсэн юм бэ? Бид хоёр 1986 онд танилцсан. Хоёр хормоо хийж исэн болов хизээ хийж исэн бол? За 20 юус хийгээгүй бид хоёр чинь. Тухайн үед чинь нөгөө нэг яг шилжилтийн үеэсэн жаах хэцүү үед тэг нэг 20 гэж юм ерөөсө хийгээгүй. Тэгэл угаасаа нөгөө одоо юу 7 дугаар ангиас ахуулаад үерхчихсэн ойлаа. Тэгж байгаа л суудсан шүү дээ. Манай хүн цэрэгт явж ирээл би ч сургууль төгсөөл тэгэл хоёлаа суудсан шүү дээ. Тий. Ноц мэрэг. За манай хоёр хүү бараг мэдэндээ ээж аваа. Одоо ээж аваа дандаа л ярьж идэг болохоор ээж хоёрын анх яа танилцсан гэдээ асуугаад байна. Миний хайр Нэг ангисэн гэсэн. Энэ нэг юм ааварх уу их дугай хүүхэд нэг шир. Ярих юм уу? Наашир. Өнөөдөр их сайхан өдөр байна тий. Тий. Тийм ээ, сайхан өдөр байна. Аха. Тогтолж байна хаа. Мэдээш. Юу ч завгүй л. Гоё хийх юм байна гэсэн. Тий. Тэгэл. Хүн өрмөө хийчихээ. Сайхан л байна. Харин их гоё газар сонгосон байх шүү. Харин тийм өстой гоё газар. Би өмнө нь оюутан байхдаа яг энд нэг хоримон дээр ирж исэн. Тэр өдрөжөнгөө ингээд баатрийн хувц өмс зогсоод яг скер сортринд баатрийн хувц өмс зогсоод тэгээд өдрийн цалин ингээд 50,000 төгрөг авч исэн тухайн үед. Тэгээд гисэн чи яг өнөөдөр ингээд өөрийнхөө хормыг тэг яг энэ скер сортыг ингээд зохион байгуулж ийн гэж үнэхээр төсөөлсөнгүү бодсонгүү. Тэгээд одоо яг ингээд 20 хүртэл яг ингээ 2 сар гарангийн хугацаанд ингээд яг явах өдрөө яваад явахгүй өдрөө ингээд баахан л ингээ нааш цааш ингэж явсан. Тэгээ тэрний үр дүн яг өнөөдөр гарах гэж байна. Баяртай гохоо манаа бичээр. Яг урд жишээ нь баг нойр хөрсөнгөө ч тийм. Ганц хоёрхан цаг л унтлаа. Яасан бол ийсэн бол бүмүүд нь бүтчөө яаж байгаа бол гэж. Санаа зовол. Гоцоо байгаа болоо гэж сандрах юм. Тэгээ Ах чи ирж харин нэг жоохон хамаг юмнаас нэг жоохон гой өнгөлөгдөж байна. Аргалж томч. 5 өнгөрөг болсон шүү дээ. За би явлаа. За яв юмээ бэлд. Тэсэн ч үгүйсэн билээ. Тэр чинь шал өөр гэдэг шиг. Гүнж болж байна. Жоохон хэсэг л ингээл яраа. Юу ярих. Би болчоод өөрийгөө харчаад хэлээ л да. Тэхүү. Одоо ингээл хорон мормаа хийгч байгаа. Одоо ингээд бүсгүүчүүдийн анхааралтай. Ийм юм болдог байна шүү. Энэ цэвэрхэн нугасаа юм дээр. Дээд мэрлэгтэй авчихсан. Тэгэл бууж ирэл тэгэл нэг урчлал. Дэлэн дээр урчлал тэгэл явна да. Жинхнээсээ гүнж болчих би. Яста гоё юм байна. Энэ миний өмнө нь тогтооно гэж зүгээр гурилддаг байсан юм байна.
Ста гоё болчихлоо. Миний төсөөлснөөс ч гоё боллоо. Гоё ая тавьчих. Одоо аяллаач аяа. Ай метр бэлээ л та. За. Нэр өстой гоё боллоо. Үс сайхан бол зүс сайхан гэж үний юм байна л да. Тэгвчтэр дотоо нартаж гэсэн өнөөдөр гоё цоглог байна. Баярлаа, баяртай. Цом ах юу гэж юм? Цомах уу? Би цомахыг олсонгүй. Алдахгүй сайн. Аав ээжээс нэрээ аваад. Тэгсэн чинь 7 дугаар ангидаа танилцчихсан гэж. Нэг анги байсан гэж. Тэгэл догтлоод унтсангүй гинэ. Өглөө 5 цагт ирсэн гэж. Гоё танилцсан түүхээсээ нэрээ гоё бүжигш яриаш гоё. Танилцсан түүхийг үзмээр байвал бидний аялын влог дотор байгаа. Гэтэр нөгөө нэг хоёулаа цуг фитнест явдаг байсан. Яг цугч биш фитнест явдаг байж байгаа танилцсан. Ер нь бол би бас цагийн сайханд ийм байгаагүй маа. Тамирчин хүн байлаа. Тэгээд би болохоор тэмцээнд бэлтжижсэн. Манай хүн болохоор турах гэжсэн байхгүй. Тэгээд танилцаад тэгээд фитнес хайсан бидий нийлээд. Тэгээ шууд дурлалцаал явцсан да гэх. Би дурлаагүй. Эхлээд надад дурлсан шүү. Октодтой ярихдаа болохоор ээж чи миний араас гүсээр агаа суусан гэж ярьтий. Яг үнэндээ би дурлуулсан шүү. За тийм байна. Хичээлээ. Хоёлаа өөдөөс гарчаа. Хүн бол цомахаас бусд нь бүгд ингэж тагш. Энэ цомах юм уу? Тийм. Вау. Гой сонголт. Энэ юуныхаа хэсэг дээр үү? Чи ингээд сая бит хоёр ингээ харсан чи юу юм бэ штэ. Чи нөгөө Sky Resort руу орж ирд нөгөө нэг юм юу авдаг штэ нэг юм. Тишүүр. Тийм. Цан мана авдаг. Чи ийм гоё юм уу те? Дариг янзлцхан гоё юм. Харин тийм би бүр гайхдаг уу. Сая энэ ингийн хаалгаар гарсан чи оо энэ нөгөө нэг цан авдаг гэсэн үг нэ. Тэр бодог. Юу гоё болж байна. Чимэглэл нь ямар болж байна. Аймаа гоё. Яаж Гоё. Юу гэж дийлэхэд те. Эхлээд нөгөө нэг палаж амсуу. Тэнгүүтлээ тэрнийхээ араас 2 дугаар хэсэг чи эхлэхэд чинь дээлтэй болдог те. Нэг одоо яг ёслол эхлэн штэ. Тэнгууд дээлтэй ороод Монгол хөрөнгө явчихна. Тэгээ хормын 2 дугаар хэсэг оронгууд палажтай. Тэгээ автер дээр задгаа. Ховцгоо. Тэгээд дүмц дамц гэд маргааш болно. Гадаа ерөнхийдөө автраа их юм шиг юм тийм. Одоо энэ насар угаад. Ногоо. Зөв. За тэгээд энэ влогийг маань одоо бас нэг юм хурмаа хийх гэж байгаа бас хосууд манаас үзэж байгаа штэ тий. Зөвлүүл яг яах ёстой байна. Яг хамгийн хэцүү юм нь бол зочдын тоо авах л хамгийн хэцүү л. Тэрнээс бусдын гайгүй. Тэгвэл ч тий яг бас залгаад авах хэцүү, залахгүй авах хэцүү. Тэгээ одоо яг 20 өдөр очиж амжихгүй нэг гээд залгаж байгаа хүмүүс бас байна. Яг нөгөө Монгол хурим гэдэг чинь Монгол гэр дотор бөөнөрөө ороод ингээд найрлж агаад гардаг шиг бодоод ах шиг байна. Ресторанд болохоор шал өөр одоо ингээд хүн болгоны ширээ хоол ингээд төлөвлөлт, хуваарлалт гэх тийм байгаа гэдгийг бас хүмүүс ойлгохгүй байх шиг. Тэрнээс биш юу гайгүй. Бид хоёр хүүхэдтэй ч гэсэн ер нь бол гайгүй л шүү. Энэ удаан төлөвлөсөн үү? Үгүй шүү дээ. Хизээ бодсон. За хурмаа хоёул энэ 100 эзэн шийдсэн. 3 сард нэг орой ярьж байгаа за хормоо хий гээл тэгэл шийдсэн шүү. Тэгэл маргааш нь залгаал өдөр судраа ярилцаал тэгэл болцсон. Натурын зураг авалт бол аимшигтай байсан. Ярмааргүй байна. Тийш нэр гоё хормын зураг авалт. Тийм, натурын зураг авалтаар өмнө говь явсан. Тэг ялын амчаа нэгдүүлээ. Ялын ам цагаан сураг гэдэг юм. Тэгээд бараг хасах 20 градуст ялын ам дотор зураг авахгүйсэн. Тэгэхээр манай нөхөрт зураг нь таалагдав.
Нэг тиймэрхүү л энэ да. Тэгээд зургнуудыг үзхийг хүсвэл миний инстаграмыг дагаарай. Яач ба бас. Яасан бэ? Яагаад ч вэ? Яах гэдэг юм бэ тэгээд. Хүн сандарч явж байхад өөдөөс камер өрөө ингэрч хүн бас сандарна штэ. Яг вэ одоо энэ эхлэл энэ уулан дээр гарах ёслолын хэсэг өнгөрчил одоо миний сандрал гайгүй болж магадгүй. Ингээ сая бүр ингээд сандарсандаа бүр гид сүртэл базлаад ингээ 0 хүртэл орлоо. Тэгээ одоо ингээ миний ингээ хөл ингээ салганаал гар ингээ одоо ингээ чичрээл байж ийн яг үнэндээ. Тэг яг вэ. За ямар ч үсэн өнөөдрийнхөө влогтой гоё хамт тоглоо манайхаа тэгээд битэрийн бас ингээ баярыг одоо ингээ влогийг маань үзэж ингээ битэрийн баярыг хуваалцаж байгаа та бүхэндээ бас маш их баярлалаа. Битэр нь бас ингээ цаашдаа илүү гоё гоё влог хийхийг бас зорих болно. Бас ингээ ярьсан чинь тайвшраач байгаа юм уу? За тэгээд яриа л ахна шүү дээ. Тийм тэгэхээр ер нь бол яриа л ахна. За тэгээ окей. Одоо хэдлээ ёслолын үйл ажиллагаан дээр яг юу болохыг хамтдаа харцгаая. Одоо би орж үсэн янзлуулаад нөрөө бодууллаа. За тэгээ болсон. Өөр тайван дөө. За хамжлах. Бичгийдээ манай ихч одоо маш хүндтэй үргийгээс аваад ирсэн. Тий. Одно ихчээрээ нөгөө нэг тань дээр нэг хэлчихсэн. Ингээд зарлаж байна гэдгийг энэ дээр ганцхан хэлчих. Ингээд та хоёр ихний нөхөр боллоо. Гэдэг шүү дээ. Гэж ингээд ихчигээ энэ хүндтэй үрэг дээр ингээд тавьсан. Бид тэгээ ер нь маш азтай хүмүүс юм уу? За тэгээд болио. Болно. Одоо болно. Бити. За баярын амар тийм багцсан байж байгаа юм байна. Айгу тайван суучтай. Манай ихтер сандарж байгаа л юм. Сандарчаараа бүр тайван болчихсон. Ямар гоё үзэсгэлэнтэй харагдаж байна. Яста гоё юм. Тоглож байна уу? Яагаад байгаа юм бэ? Хитс бацлаа. За Мирак салоны маань баригч бит хоёрын үсийг ер нь бол бүтэн хариуцж байгаа. Тэгээд манай энэ ихчийн маань энэ Мирак салоны солонгосоос юм гаргадаг юм үсний тижээлийн юм тосоогоо бид нөгөө нэг усанд орсныхоо дараа ч юм үснийхээ үзүүрт ч юм уу эсвэл ингээ үсэндээ түрхэхээр энэ ер нь бол амар гоё ус юм айгүй гоё намирсан болчдөг. Тэгээ ер нь бол үснийхээ үзүүрэнд ч юм уу ингээд айгүй сайн түрхдэг. Тэгээ манай их өнөөдөр бит хоёрын үсэн дээр ингээд бүтэн ажиллахаар ирсэн байна. Өглөө 9 цагт ирсэн бит хоёр ингээд хүлээж исэн. Тэгээд бид хоёр нөгөө октодтой баригдаад гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тэрнтэй адилхан ингээд бит хоёр 10:30 болж явахад баг ирсэн. Ихч маань ирсэн баг цаг 30 минут хүлээгээд тэгээд ингээд одоо миний үсэн дээр сууж. За одоо хэдүүлээ миний үсийг ямар болохыг хамтдаа харцгаая. Үргэлжлэг үлэнгүүтээ. За би бол нэг үстэйгэл байх уу? Тэгж. Би ер нэг үстэйгэл байна те. Харин гэдэг байхгүй. Энэ ирчүүд манустэй нэрэ 2 ээлжийн пижак тэгэл ер нь болчихж байгаа юм байна дөө. Тэгээд эхнэр болохлээрээ за одоо энэ ёслолын үйл ажиллагааны үс үргэлжлээд цайлганы үйл ажиллагааны үс after bar-ын үс байгаа юм уу? Пөө after bar-ын үс хүртэл хийх юм шүү дээ. Йоо. Гайхалтай. За миний үсийг ямар болох юм тарцгаая. Өдөө юмсмэж ахчаа. Хоёр сайн аа танаагүй те. Танаагүй. Тийм сайн байна уу гэсэн. Сайн байна. Ямар гоё болоо вэ? Ой. Чи гая шон. Өдөр баярын мэнд хүргье гэж. За тийм. Өдөрт очих юм байна. Тий. Йоо. За манай хоёр хойш орч. Тэг орч. Угаасаа нөгөө нэг юу тагаа тэгэхээр орч. Миний хотод бичээрэй за. Яриа. Лифт низээрээс ажиллаж ирэх юм уу? Ястуугаа шууд хоёроос эхэлсэн. Тэгэхээр 1:30 Лифт чи хэдэн минут явдаг вэ? За ингээ пүүжээ хичээхаа. Аавтан сайхан. Го яриа өрнүүлээ. Тийм ээ хаа? За тэгээ да. Тэ. За ахыг ширдэг ийшэлж. Ийшээ сайхан. Яаж чагаад.
Оо тэгээ гоё энгийн сайхан гоё ярилцъя тийм ээ. Үү охин хоёртой гоё зориулаад гоё үг хэлээч тийм ээ. Сайхан. Хүүхдүүдтэй одоо улс орондоо өрх бүл нэмж өнөр өтгөн айл орон болоод цаашдынх нь амьдралд зам мөрөн тэгш цагаан заяа буйн нь тэгш дүүрэн байхын өрөөлөр гэж ер нь олон түмэндээ бас хүндлэгдсэн олонний төлөө нийгэмдээ байр суурьтай тийм сайхан гэр боловлуулж амьдраасай л гэж бодож байна. Хамгийн одоо хүнд ч одоо хамгийн их том баялагч нь их орон тэгээд үр хүүхэд аав ээж шүү дээ. Тийм учраас одоо хамгийн их баялаг болсон үр хүүхдээ өв тэгш сайхан хүмүүжүүлж мэдлэг боловсралтай гол нь бүр эрүүлж ирэх тийм сайхан хүүхдүүдээ хүмүүжүүлж тийм сайхан айл өрх болоосой л гэж бодож байна. За. Чигтэр 92-ын өдрүүдэд бол тэгээд бид нар чинь нэг иймэрхүү хормын юу болол их сайн юу мэдхгүй. Нэг үгтэй. Одоо ингээд ресторан ингээд хийгээд хийж байгаа юм. Би нөгөө өөрийнхөө орон нутаг өөрийнхөө боломжлолоор хийдэг байсан хөрмөд тэмдүүлж сайн. Тэгээд одоо цаг нар ч болж гин үү гэдэг бас тэгээд байгаа шүү дээ. Юм чинь цаг хугацаатай авах болно шүү дээ. Болно шүү дээ гэл. Тэр хоёр чи аюу тайв. Өглөө бас үе босч гин үгээ гүгээд орсон. Унтж гинаа ингэсгээд явлаа гээл гэж бодож. Хүүхдүүд ч тайван юм биш дээ. Хүүхдүүдээсээ л төрүүлээл манай хоёр манаас сандраал. Нөгөө цагдаар юу яаж байгаа юм хүмүүс юм бэлтгэл яаж байгаа бол ээж байгаа нэг хүмүүс ирээл одоо нэг чинь хоёр талаас тэгэл ахдаг амарсаад хүмүүс янз тийм хурцуулъя яана. Одоо оройс одоо зүтгэл ирж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хүмүүс чинь одоо нэг одоо доор хишил мэдлээ суух одоо сайхан ийм задгай талбай малбай тийм хань юу байдаг бол олон юм санаа зовоол. Яадаг бол тэгэл тэ гоё байна гоё тийм. За тэгээд гоё бэлтгэл хансан байна. Юу яа тийм ээ хэдүүлээ сайхан ширээ мөрийнхээ хойдол модал дээр одоо тэгээд эргээд нэг сайхан гоё олцъя та тийм ээ. Тэгээ. За санаа зовхгүй. Зүгээр л ингээл хаялаа одоо. Бусдын брэнд медиа шидэг. Одоо ингээл болсон. Одоо ингээл бусдын брэнд медиаш хариуцаг. Тэгэхгүй бисаа ингээд өөрөө мик авч. Өөрөө ингээд сандар твдээд энэ дагаа хүмүүсээ за одоо дэшегаар нэг тийг н одоо 2 хугацаас эхлэн за ингээд ингээл амар сандраагүй гэсэн чи манай үеэл надад айгуу гоё үг хэллээ. Бодж байна. Манай үеэл надад юу гэж хэлсэн бэ гэхлээр ингээд одоо зүгээр л ингээд бүх юмыг хай. Эцсүүлдээ ингээд өөрөө ч баярлаагүй юм шиг мэдрэмж авчдаг шүү. Тийм болохоор одоо ингээ бүх юмаа хариуцах кампанидаа үлдээгээд бусдыг хай гэж байна. Тийм болохоор одоо үлдсэн бүх зүйлийг брэнд медиа хариуцаад явна. Одоо бид цум авцгаана. Жаргалтай авцгаана. Ингээл эхлэе. Би одоо ингээд тайвширлаа. Хуудлаа. За. За ингээд сүйд бүсгүй маань одоо ингээд засаглах чинь би. Тэгэхээр тэрнээс өмнө би засах хэрэгтэй. Энд 0 алга. Тэгэхээр би бол сюрприз. Тэгэхээр нуугдаж гарцгаая. Тийм үү? тийм шүү дээ. Нууц за хоёр гэрч маань одоо ингээд яг ингээд нууцсан зэрэглэлтэй. Үгүй чи энэ яг ингээд хамжи энэ хэрэгтэй. Зя. Нууцсан зэрэглэлтэй ажиллаж байгаа. Манайхан маань гүгэрэ яа. Зя ингээд бяцхан зочид маань ингээд эхнээсээ ирсэн байна. Сайн уу. За ингээд зочид маань ингээд эхнээсээ ингээд ирсэн байна. Бяцхан зочид маань их сэтгэл өндөр баг шиг байна. За ер нь бол хамгаалтын яг өндөр зэрэглэлт ингэж явдаг. За гэрчүүд ерөнхийдөө бол яг иймэрхүү үйл ажиллагаа байдаг юм байна шүү. Яг амьдрал дээр бол ийм байдаг юм байна.
За өндөр юу яаж? Одоо ч юм уу дээрийнхаа номыг гаргаад Талаас нь баян шүү дээ. Наад хэрэг яана. охтууд руу гарыг. Миний охтуудыг бичиж. За гадаа хүмүүсийг хэлт бичиж. Манай үеилүүд идэр ер нь тэр аваар байгаа хүмүүсээс за гоё сэтгэлээ хэлээч гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмныг хальт авах уу эсвэл дундуур авах уу? Үйл ажиллагаа эхлээл дундуур нь. За окей. Хоёр ядчих. Хоёр аим ийм хавгүй нэг хоёр. Чи юу? За. Энэ одоо болцсон бах уу? Их чимээгүй байвс. Дэмжиж мэдчихгүй. За гэрчүүдийн ажил ерөнхийдөө ямар хуу үйл явцтай явд юм байна? Битээр хариулгаа. Хоёртоогоос нь өөрөө хаалга. Цувтаа их ирээрээ. Явт юм байна даа. Цувтаа их ирэхээр асуу гэсэн. Манай толгойд шүү дээ. Ярихгүй. Миний дөө. За энийг авах юм уу? Авахгүй. Дотор нь чих юм. Ой чи энийг нь битээ оруулаа. Гасаарай. Төгс гэх юм уу да. Миний палаж ер нь бол ингээд томтчихсан. Би энэ палажийг авах үед 53 кг байсан. Одоо 45 кг болцсон байгаа. Ийм л байна да. Хормонд бэлтгэхэр ер нь жин хасагддсан байна. За цоомаах юу яа гэх цагаан морьтой л ханхуул гэлдэг чи. Та гоё яах вэ? Би юу? Принцессэрэл гарч ирлээ. Хүмүүс гадар мэдэндээ. Юу нэг бэрбэт. Хүмүүс гадар мэдэндээ принцессгийн асуугууд пүүжээ юу л гэдэг. За ингээд таг entertainment бүрэн бүрэлдэхүүнээрээ ингээд ажиллаж байгаа. Энийг асчаарай. Зодоод байна уу яагаад? Одоо ингээд өшгөлж байгаа юм шүү дээ. Би орой ууцад энэ хоёрын цээжрүүн шинаад. Юу? Энэ одоо чи өдөртөө хөл мөргөд баялаа хоёр найзтай гэж яах ёстой бэ? Яг шинаад. Энэ хоёрын Чи одоо юу амар хүлээж авах тийм цээж рүү гэж шанаад бол. сойсийн цээж рүү шанаад юм шиг. Манай хатар тэгдэгс. Юу чи? Би бас Харин тийм яхаа. Энэ яриа орвол бас димээ шүү. Энд чи ийм угаасаа татварс ахгүй энэ дээр ах та. Цагаан морьтой ханхуу гэдэг нь юм байдгийн байна. Би тэгтээ нэрнгээсээ цагаан морь ярьж утсан бохгүй. Тэгээд цагаан морь сая гэдэг юм байлээ, сая төгрөг гэдэг юм байлээ. Тэгээ яг хуу нэг худалчинд нэг цаа нэг 5 минут л унаад буух юм сая төгрөг бас өрмээргүй жоохон амьдралтай баймаар санагдаа тий. Хормын ар дээр зээл төлөгдөн тий. Хормынхаа ар дээр байрныхаа зээлийг төлөх болохоор бас тэр морьныхоо би одоо юу ч яа. Тэгээ ер нь тийм байна. Догтлол дээцэгтэй байна. Хүмүүс гадар мэдэндээ. Сайн байцгаана уу? Сайн байцгаана. Хайхан. Цаамаага мэрэ мэд. За ингээ бэлтгэл ажил явагдсаар байна. Манай хурмын гэрчүүд маань ирсэн байна. За та бүхэндээ танилцуулъя. За манай хурмын гэрч Инхүүш ах маань бас ирсэн байна. За манай дараагийн гэрч Дид ах маань ирсэн байна. Ихүү Хувцас солисон. Хувцас солиод нэг иймэрхүү залуу боллоо. Чих хоёрынхаа бас хормныг бас тий. Бас нэг гоё үйл ажиллагааг нь бас гоё хэсгийг нь бас аваа явж байгаа болохоор аюу гоё наа. За ингээд хүмүүс манай ингээд цочид маань одоо ингээд
эхнээсээ одоо ингээд энэ Sky Resort-ын дэшээ шатаар ингээд гарах нэ. Энэ дэшийг одоо ингээд гараад юугаа За ингээд нэг таарлаа да. За үеэл нь гоё. Заач тийм. Сэтгэл ямар вэ? За өнөөдөр аюу гоё өдөр ихтэй өнөөдөр тэнгэр мэнгэр их сэлмэг нартаа дулаахан ойрын доног аюу хүүтэн байсан. Гундарлын хөрөн болохоор тэр юм уу аюу гоё өнөөдөр гоё цаг агаар магаарт эхэлж шít. Тэгээ хоёр одоо үеэлдээ одоо хамгийн сайхан бүхнийг хүсээд аз жаргалтай өсөж байна. Тэгээд бид хоёр одоо 2 жилийн өмнө хөрмөө хийсэн. Тэгээд 6 сарын 12-нд хөрмөөгээд би зангиагаа шидэд манай ихнэр цэцэг шийдсэн бохгүй. Тэгсэн чинь ундрал яг миний зангиаг шүрж аваад тэгээ хөрмөө хийж байгаа. Тэр нь бас аягүй гоё санагдаж байна надаа. Тэгээ 8 сард болохоор манай бас цэцэг барьсан одоо найз байгаа бохгүй. Тэр маань бас яг энэ ч бас хөрмөө байна. Айгуу гоё бас бэлгшээтэй бит хоёрын хувьд бол айгуу гоё юм болж байна. Яг бит хоёроос өөрсдөө бит хоёр ингээд айгуу олон газар үзэж явчаад Sky Resort-ыг сонгоог байхгүй юу. Тэгсэн чинь яг ингээд яг цэцэг зангиа шүрсэн хоёр хүн маань хоёлаа ингээд тэ Sky Resort-ыг сонгоод хийж байгаа нь айгуу гоё л байна надаа. Тэ. Манай ихнэр нэг үлдэх. За. Өнөөдрийг айгуу удаан хүлээлээ. Тэгээд хормойж байгаа хүмүүстэй адилхан тогтлоо. Тэгээд энэ мэдрэмжийг яг дахиад авч байгаа юм шиг санагдаад бүр өмнөөс нь баярлаад тэгээд өөртөө хүсдэг бүх аз жаргал сайхан бүхнийг тэр хоёртоо хүсье да. За баярлалаа гоё. Тэгээд гоё влог шүү. Тэгээд би ингээл гинт гарч ирээл гинт тий ингээл юм асуугаад ингээл явна да. Тий за. За би нөө яг хинийх нь үеэл гэдэг сайн мэдэхгүй байгаа болохоор манай хоёр тий. За тэгээ гоё хурмын талаар гоё сэтгэлээ гоё манай. Одоо ундрал болохоор манай одоо ээжийн дүү хөх тахгүй манай үеэл гэсэн үг. Би тэгээд багаасаа хамт өссөн. Тэгээд маш хайртай үеэл мэн байгаа. Тэгээд өнөөдөр маш жаргалтай гоё өдрийг өнгөрөх баха гэж найдаж байна. Гоё өдөр угаасаа болж байна. Тэгээд хоёр хостоо цаашдаа амьдралд наад жаргал үсье. Баярлалаа гэж. За баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Тэгээд гоё бага нас масандаа ямархуу хүүхд байсан бэ? Амар сахилахгүй байсан. Ундралын хувьд айгуу аимхай хүүхд байсан. Бид айгуу их айлга тоглодог байсан. Одоо ерөөсө догтлоо сандраал дотор ерөөсө гүүгээд л шүү дээ. Тий. Би сая үг нэгтэй нэг зөвлөгөө өгсөн юм а. Тэгсэн чинь мань хүн өөрөө айгуу гоё юу яах гээд байна. Хөрмөө өөрөө гоё зохион байгуулад өөрөө бүх юмдаа ингэж орж ингээ хийх гэж байгаа шиг байна. Миний бодлоор би болохоор айгуу гоё баярлаач ингээ бүх хүмүүстэй ингээ найдаад те. Хөрмөө гоё зөвхөн өөртөө ингээ их нэртэйгээ хүүхдтэйгээ ингээ гэр бүлээрээ гоё ингээ баярлаа гэдэг айгуу гоё ингээ зөвлөгөө өгсөн чинь өөрөө бол би тийм төрлийн хүн биш ээ. Би өөрөө ингээ зохион байгуулж бүх юмаа өөрөө хийх дуртай хүн ингээ тэр талаас яг хэлжлээ надаа. Окей. Харин тийм саяны зөвлөгөөний чинь талаар ярилцсан би тэгээд ерөнхийдөө бол яг зөвлөгөөг чинь авсан шүү. Авсан. Одоо яг ингээд гоё сайхан баярлая да гэж ажиллаа. Тийм. За. Окей. За амжилт. За хүсэн хүлээсэн цаг мөч маань болоход одоо нэг 20-30 минут үлдсэн байна. Тийм бид хоёр 2-3 сарын хугацаанд ингээд маш амжилттайгаар энэ өдрийг хүртэл хичээсэн. Тэгээд өнөөс цааш хичээсээр байх болно. Энэ бол дөнгөж бид хоёрын амьдралын гараа. Тэгээд энэ хүртэл бас влогийн маань тухлан үзэж, шимтэн үзсэн та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Толгомдоо тийм байна. Тэг бас энэ хүртэл хичээсэн нөхөртөө баярлалаа. Өөрийнхөө нөөц бололцоог тултал нь ашиглаад одоо ингээд хурмаа хийх гэж байна. Гардаг. Сандарч байна. Энэ хүртэл бас одоо ингээд намайг твчиж энэ хүртлэх энэ
одоо амжилттай яваа гэх нууц маань бол мэдээж миний ихнэр шүү дээ. Тэгээд энэ хүртэл намайг дэмжиж, хайрлж ирсэн ихнэртэй маш их баярлалаа. Өмнөөс цааш хоёулаа тэгэл амьдралыг илүү амттайгаар, илүү адал явдалтайгаар гоё хамтдаа тулнаа. За тэгээд үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ өнөөдрийн битүүрийн хормын влогийг бас дуустал нь баярлалаа.